болтгүй юм их. Одоо шаазан Монгол шаазангийн орлогын одоо юу гэдгийг бүтээгч тээж байгаа энийг өвлүүлж байгаа ийм уран бүтээлч байна гэж. Ер нь шаазангийн орлолт орон дахинд бол гайхамшигтай байна. Энэ одоо энэ шаазантай хэзээ хэрхэн яаж энэ амьдралаа олгосон бэ? За би 1991 онд 4 дугаар дан сургууль төгсснөөс шаатан таалбогцсон. Мэдээж зэрэг үе мастер одоо тухайн цаг үеийнхаа шаазангийн мастертэй хоёр холбоотой шаазангийн технологийн асуудлаар тэднээс байнга асуудал авалдаг тийм ээ. Тэгээд хэрхэн шаазангаар одоо бүтээл төрөл болох талаас судалгаагаа хийдэг байсан. Тухайн шаазан үйлдвэр ард түмний өргөн хэрэглээний одоо шаардлагаар одоо бүтээгч үйлдвэртэй жишээ шаазан аяг муу, шаазан тавгаар за тэгээд ер нь жижиг хэмжээний бэлэг дуусгах хэлбэр хийжтэй тийм ээ. Тийм шаардлагаар бүтээгч одоо энэ өдөр босцоо. Тэгээ яг хөгжлийнхаа явцад гадаадын дотоодын хөрөнгө оруулалтаар улам сайжирсан түүхнүүд байгаа. Яг 90 он гарснаас хойш ерөөсөө гаднаас одсон үйлдвэрийн аяга муу цавшруулнаас болоод өдөр мань тодорхой хэмжээний доголдоор одоо одоогийнхоор бол тампорцаа гэж үүдээ. Яг жинхэнэ урлагийн хэмжээний одоо бүтээгч өрөөсөн тийм бариултын шавар түүхийдүүд бэлддэг байсан. Сая яриад иртээ. Зүгээр өдөртний хэрэглээний шавар түүхийдэг сайн бүтээлдэг. Одоо тэгээ Монголд 90 оноос хойш хардлал ялтнаас хойш одоо бидний нээлттэй болтноос хойш сайн шанарын одоо түүхий шавар гэдэг юм уу технологи маш их орж ирж. Тэгэхээр урлагийн бүтээл хийх нөхцөл түүхэн боломж одоо энэ үеэс л эхэлж ангид үтж байгаа. Маш нарийн ур хийстэй тэр гайхалтай бүтээлийг хийхин тулд шаврын технологи нь бас дэд зэрэг бас өөр байхтай. Зүгээр нэг аяг тав гэдэг шүү тийм ээ. Шаазангийн одоо жишээлбэл одоо туцгай их загвараас нь ахуулаад барай дуусал шаазангийн эцэг бүтээл болох технологийн нарийн мэдж байгаа. Ерөөсөө технологи. Одоо жишээлбэл зүгээр хүн харахад гол шаазан баримл гэж гэтэл энийг хийхин тулд анханасаа шаазангийнхаа шавраар яаж урдах вэ гэдгийг тоосож тэр их загвараа гаргадаг. Ингээ бодохоор энэ бол ямар нарийн урлаг баг эрдэнэ хэмжээний ажил болчиход байгаа юм л да. За тэгэхээр урлагийн бүтээх шаврыг одоо яаж бий болох хаанаас олох вэ гэж. Мэдээж манай нөхцөлд олохыг бүтээгүүд чинь асар их зардалтай. Тээвэрлэлд ямар үлээ, дэд бүч ямар үлээ асуудал өндөр. Хаана өндөр технологи нь ерөөсөө тэр технологи дэд зэргийн шаврыг оруулж хийж үзэх ёстой юм байна. А яваанда энийг хийж явахдаа өөрийнхөө түүхийд яаж хоцлол болох вэ? Яавал гоё уур хийдтэй болох вэ? Сая ямар санд бид үтсээ харуулж ирсэн те. Удаан шавраар ийм нарийн имиж болд юм а. Энэ шиг ингэж боловсруулт. Ярил маш их юм байгаа. Сая ярьж ирсэн эрдэм шинжилгээ яаж. Асар олон шаттай амтлаг байгаа. Энэ бүхний нарийн ярил бол их хугацаа орно л доо. Тэгээд шатаад гаргасан шаасан болгон бас шууд төгс гарахгүй тий. Тийм. Одоо уярах юм уу, наалах юм уу, шалчих юм уу тий. Уусах юм уу гэж маш хэцүү юмуд гарч ирнэ. Энэ бүхнийг их тусаж үдчихэд гарч ирж байгаа. Одоо ингэж шатаах хэрэгтэй байна. Ингэж будгаа таах юм байна гэж ингэ нарийн тоосолттой гарч ирдэг. Тэгж цаахан бүтээл бий байна. Одоо энэ бүтээл бол яа гарахгүй одоо нүдэнд шууд тусч байна. Энэ зан нууцар арт фестивалыг бичгтээ. Энэ бүтээлийн тухай та яриад өгөх. Яа энэ бүтээлээ би одоо өндөр гүний гайхамж хийчих хэрэг гэж нэг бат шинэ бүтээлд гарах учиртай. Зүгээр нэг ногоон дээрх юм уу, зүгээр нэг язгуурын таав мөрхөн дуурайгаа хийчихэр копи болчиход байгаа л да. Энэ чиглэлээр өөрөө зан үзрийг хийшэр 30 гаруй жил одоо ингээд суралцж явж байгаа юм. Одоо л нэг өндөр гүнийхээ хийчих бүтээлийг одоо өөрөө бас урдж шинээр урдж бүтээх бас шинэ оргил бий болох хэрэгтэй байна гэдэг гаргаж одоо энэ хамт бүтээч. За өндөр гүний хийчих бүтээлүүдээс судалж үзээд хийж амжаагүй ямар бурхад байдгийг бол би их сонирхдаг. За тэгээд судалцаад ерөөсөө янзын хамыг бол яг өндөр гүний хийцэр бүтээшин түүх одоо байранд нь ерөөсөө байдгүй байна лээ. За тэгээд энэ гайхалтай их шигтэн тэхий хөргө бүтээхэн зүйтэй гэж үзээд одоо нийтдээ 3 сар гаруй хугацаа одоо тийм ээ уран баримтын томоохон одоо ажиллагаанууд явагчаа. За тэгээд шаазангийн технологи дугаарууд нэг сар орчим нийтдээ 4 сар гаруй хугацаа ингээд бүтээж биш юм байна. За ингээд бодохоор өндөр гэгэний хийчих 30 гаруй жил судалж байна. За тэгээд тэр хийчийг нь
өөр ямар бүтээл дээр одоо уралд бүтээл болохыг бол энэ дээр энэ хам дээр би харуулчих. Энэ одоо бодоод байхад цаг хугацаа орон зайгийн хувьд бодоход бол өндөр гэгээ маань 16-7 зууны хүн байсан байх шүү. 700 жилийн өмнөөс юм шүү дээ. Тэгээ би одоо сая юу гэж ойлгож байна вэ гэхээр тэр өндөр гэгээ маань таны багш юм байна гэж. Тийм. Тэгэхээр одоо та багшийн дээр ямар бүтээл хийсэн болох талаар гэж гаргасан байна шүү дээ. За та нэг саяхан нэг ном гаргасан тийм ээ. За энэ хүү ном маань миний 10-аад урам бүтээл үүдэлтэнгийн одоо шамирлаг гэдэг юм те альбом гэдэг зургийг үзүүлсэн байгаа. За энэ хүн ер нь ямар номыг зохиогчноор одоо урдаа бол одоо хайр тандаа зориулуу гэдэг юм уу, хүүдээ зориулуу, охиндоо зориулуу гэдэг шүүд хэн нэгэн ах настай тэр хүндээ зориулуу бичдэг байсан бол зориулуу бичдэг байсан бол миний би энд одоо анхдугаар богд зан базрын гэгээн тусгалж зориулуу гэж байгаа. Энэ хүн бол ерөөсөө миний оюун санааны хувьд дэж байгаа байхгүй юу? Одоо Монголын дүрслэл урлагийг сар гансараар төлөвлөдөг хүн. Монголын классик урлагийг. Тэгэхээр ингээ бодохоор энэ хүнээс сурсан зүйлээ одоо бүтээл болгоод нэг үдлээ. Ба тэр хүндээ зориул сайхан ном гаргаж үдлээ. Тэгээ ингээ бодохоор бол надад сэтгэл санаанаа үнэхээр сайхан гайхалтай үйл явдлаа гэж бодчих. За тэгээд өндөр гэгэний уран бүтээлийг 30 жил судалсан. Өөрийгөө өндөр гэгэний шав гэж оюун санааны шав гэж өдөртөгчөө гэж боддог, өөрийгөө шав гэж боддог. Алтрын хатгүй гуайн одоо оргил бүтээлүүдийн нэг байна л да тий. 21 дээрх. За энэ талаар одоо ер нь бол одоо гуйлаар хийсэн байхаас энэ шаацгаар хийсэн байхгүй тий. За яг өндөр гэгэний хийчихээр шаацгаар бол надад өөрөө хийхгүй юм шиг яах вэ гэхдээ би л хийж байгаа. Тэгээд яг мэдээж металлаар бол хүн бүхэн хийх гэж орж байгаа холбоорлоор хэвийг аваад цутчих. Нөө тийм ажиллагаанууд байна. Өмнө угаасаа үе өтнөн зүйл байдаг байсан. Яг шаацангаар ингэж гоё уурлна гэдэг бол ерөөсөө тухайн шаацангийн урлагийг эзэмших хүнээр уур чадвараа шаардна. Тэр багийн зүгээр ингээ хүн шаацан ядах зүгээр шаацангаараа хийнэ гэдэг асуудалтай. Энэ чиглэлээр өснөө сургууль төгсч өстэй мастрыг хугацаа орно. Тэгээд миний би яг 21 дээр хийх удаа шаацмаар гүйсэн шүү дээ. Уралдан дээр баяртай байдیں۔ Энэ 21 дээрх чинь яг одоо ингээд бас 21 үлийн өөрийн онцлогтой шүү дээ. 21 хэвээр хийсэн гэсэн үг үстэй тий. Тий. Ерөнхийдөө 21 хэвээр хийчихсэн гэж үү. Мэдээж бас дүр үзүүлж байгаа хэлбэрнүүд тодорхой хэмжээгээр өөр тогтсон дөрөв янз байдаг юм байна тий. Тэгээ зарим нь шар өнгөтэй, зарим нь удаан өнгөтэй, зарим нь цагаан өнгөтэй гэдэг ч юм уу тий. Ингээд олон өнгө цойроод тэр хаалангаар миг нээгээд бодох асал өөр болоод явчих штэ. Монгол нутагт 1000 гаруй шүм хийд байсан гэж байгаа. Гэтэ тэр 1000 гаруй шүм хийдэг чи ямар шавар шороогоор босгох юм бэ? Мэдээс урдаас тэмээн ингээд зөөнгөнд хижээс бүтэхгүй. Гэтэ тухайн гадар нутгийн шавар шороогоо мэддэг, технологиг мэддэг, ямар мундаг технологичд бидний том инженерүүд архитектууд нар байсан харагддаг байгаа байхгүй. Тэрээс Монгол нутаг бол арин баялаг тийм гадар шорооны хүртэл ямар гайхалтай тэр шүм хийд барих бохон шүтээ уралхад ямар их тийм технологи өндөр түвшний мэдлэгтэй чадвартай хүмүүс байх нь харагдаад байна л да. Тэгээ яг энэ шаврыг боловсруулалт гэсэн бол ямар саагардгүй гэмтэлгүйгээр ийм гоё бурхан бүтээж бодд юм байна. Гад бурхан бүтээл биш. Ерөөсөө өөр төрлийн бүтээлүүд урал бодно гэдгийг харуулсан. Монгол орны. Тийм, Монгол орны. Тийм, энэ одоо манай нутгийн Өөрөнгө аймгаас олдсон. Өвдөг хотод гэдэг газраас олдсон шавар сонирн байгаа тийм. Уран бүтээлчин хүмүүс дандаа зориг, тэмүүлэл, жигүүрлэж явдаг. Ерөөсөө тэргээр хэр уран бүтээл зоригчгүй тэмүүлжгүй болох юм бол тэр чи одоо усгүй утчих юм болно шүү дээ. Тэгэхээр та ингээд тодорхой шатны зорилгод хүрээд байна. Тэгвэл одоо танд ирээдүйн ямар зорилго байна? Тэг зорилго байх хэрэгтэй. Өнөөдрөөс номоо бүтээсэн, тэр бүхтуудаа бүтээсэн байвал өнөөдрөөс та ямар жигүүр, ямар одоо хүсэл тэмүүлэлээр энд хийх маш их байна. Тэр бол нэг барахгүй юм байна. Тэ? Яг одоо энэ дараагийн зорилго бол маш том хэмжээгээр л бүтээлүүдэд оруулах хэмжээр барах гэдэг юм л да. Энэ бүтээхэнд бүх нарийн уур чадвар шаардна. Том хэмжээтэй. Одоо энэ ерөнхийдөө 25-аас 40 сантим хэмжээс одоо 60-аас 80 см ч юм уу метр хэмжээгээр ингээд бүтээлүүдэд тойрох бодолтой байгаа. Энэ яг шаатан зүгний гол одоо хүчил ингээд хараад хаад ерөөсөө олуулж юм таарах. Ерөөсөө том хэмжээний бүтээлийг шаацангаар урт их шүмөрддөг юм бэ.
Яагаад гэвэл 60 чанжид дэх бүтэхээр маш хэцүү байдаг. Ерөөсөө өстой тийм амархан биш гэдэг. Бүр хятадын мачр үртэг нэг ярьдаг. Тэгвэл одоо цаашдаа нэг бүр том хэмжээгээр бас яаж хийж болох вэ? Яг л би бас бодоод байгаа энэ бол үнэн өөрөө юу ч зүгээр би одоо тэрийг товруулаа хийхэд улам хэцүү болоод идэв. Яагаад гэвэл одоо нэг технологи нь өөрөө яг одоогийн мэдж байгаа технологийн шат маань гологдоод тохирдог байхгүй. Тэгээ улам сайжруулах хэрэгтэй байна гэдэг дээрээ харагдаад байна. За баярлалаа. Биний уран бүтээлийн одоо энэ жил бурхан байнга ивент идэх болтгоо. Тэгээд Монгол Зүмний бахархал болж энэ өвөө байсан. Би бас нэг бодоод байгаа. Энэ шаазангийн урлагийн хөвгийг бас цаашаа нэмжүүлээрэй. За энэ нутагт бас энэ шаазангийн урлаг хөгжих ёстой юм байна гэж боддог. тэгээд за баярлалаа. Хийж бүх талаараа хичээнэ.